Hey, за юу яцхан үзэгчтэй New Sack in the House энэ удаагийн бичлэгээр уулзж байгаадаа маш их баяртай байна. Өнгөрсөн 7 хоногт Монголын хипхопод хэд хэдэн сонирхолтой зүйл боллоо. Олон юмэрэд яг шууд бичлэгэнд орцгоё. За бичлэгийг эхлэхээс өмнө та бүхэндээ нэг зүйлийг хэлье. Өнгөрсөн 7 хоногт рэпер Don Dior-той холбоотой асуудал баггүй хүмүүсийн анхаарлыг татсан. Тэр асуудал бол хэтэрхийн хувийн шинжтэй гэр бүлтэй холбоотой асуудал байсан учраас за миний хувьд бол ерөөсөө ярихгүй. Анхнаасаа л хүний гэр бүлийн асуудал эхнэр хүүхдүүд ерөөсөө орж байгаагүй. Цаашдаа чин зарчмаа баримталж явуулна. За эхний сэдв бол рэп DJ шоуд холбогдож байгаа. За хэрвээ базааны маань өнгөрсөн дугаарыг үзсэн бол рэп DJ шоуны оролцогч Артигийн хувьд шүгэл үлээсэн гэх юм уу те. За нэг иймэрхүү постуудыг бол тавьсан. За түүний хувьд бол рэп DJ шоуны хөшигний арт яг юу болсон талаар тэгэд бас зохион байгуулалтанд ерөөсөө сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн. За Артигийн мэдээлэл орсны араас тун удалгүй рэп DJ шоуны оролцогч Sleepy-гийн хувьд бас өөрийнхөө байр суурийг Facebook дээр бичсэн байна. Артигийн сториноос хойш олон зүйлийг нухацтай бодож үзлээ. Энэ талаар өөрийнхөө бодлыг ч бас нэмэрлэчихье гэж бодож байна. Зарим зүйл дээр Артигийн талд, зарим зүйл дээр Black Squad-ийн талд санал нийлвэ. Нэг Black Squad шагналынхаа санг өгдөггүй. Season 1, Season 2 дээр шагналын сан тус бүр 10 ба 11 сая гэж байсан. Гэвч Rap DJ эхлэхийн өмнө техникийн зөвлөгөө хийж бидэнд 1 саяг бэлнээр үлдсэн нь дуу хийж ирэхээр үгүй шүү гэдгээ мэдэгдсэн. Хэрэг үүн дээр дургуун хурж байсан бол анханасаа 10 сая биш шүү гэхтэл гарчих ёстой байсан байхаа. Мөн шагналын сан чинь газар уургаад байж байдаггүй шүү дээ. Нэг болон 2 дугаар сизнээр Black Squad ч өөрсдөө олигтой мөнгө олж чадалгүй шатаж байсан. Одоо баарнууд өөрсдөө мөнгө төлж манайд хийгээч гэж байгаа бол тэр үед DJ хийхин тулд Black Squad мөнгө төлдөг байв. Season 3-аас эхлээд л нэмэх рүүгээ орсон гэж хэлж болно. Харин дууны хувьд баадчтай үнэхээр нийцээгүй юу гэвэл үнэхээр тийм. Гэхдээ Payback Monica 2 өөрсдөө юм хэлээгүйч нөлөөлж халтурдаад хийсэн харагдсан байж болох юм а. Payback угаасаа хаанч ертөнцийн инх тавина л да. Тийм Season 3 бүрэн өгсөн, Season 4 бүрэн өгсөн, цаашдаа зүгэн гүцээ. 2. Rap DJ холбдог дарилцаа нь нуулгүй хэлэхэд үнэхээр тийм болчихсон. Гэхдээ овоо босхоогүй бол шаазга хаан суух вэ гихчээр Rap DJ байх үеэс л Монгол Battle Comedy өнгөйс орж эхэлсэн. Гэхдээ энэ бол өөрөө эрүүл үзэгдэл гэж би бодож байгаа. Монголд dark humor өөрөө хангалттай нутагшаагүй. Season 1-ийн special дээр миний хэлж байсан dark punch энэ шалтгаанаар катлуулж байсан. Төрөө хэлсэн punch-наасаа болж өөрийнхөө жуудогийн тэмцээнд оролцох эрхээ хасуулж байсан. Үзэгчдийн хандлтыг авахын тулд хүн инээлгэх punch арай илүү гарч байгаа нүнэ. Гэхдээ энэ нь одоо хэтэрч байгаа тул байнгын шүүмжлэлт өртөж байна. Мэдээж аливаа зүйлийг хэлбэрхэн өөрчлөгдөхгүй. Тиймээс энэ бүхэн Season 4-өөр дуусчих байх гэж харж байна. Мэдээж хүн инээлгэх punch байх л ёстой. 3. Wordplay бас хэтэрчихсэн үү? Бас л тийм. Нэг үе хипхопод wordplay хийдэг тун цөөхөн рэпер байсан. Одоо ч цөөхөн. Үүнийг ойлгодог сонсогч цөөхөн байсан бол одоо батлын ачаар үзэгчд нэлээд ойлголттой болчихсон. Харин нэгэнт хүмүүс ойлгосны дараа wordplay ч бас сайн муу гэж би. Wordplay гэдэг зүйл өөрөө punch-тагаа уялдах ёстой. Уялдаж чадахгүй бол зүгээр л онцгой таавар юм а. 4. Special-үүд хэтэрсэн үү? Үгүй. Батл үргэлж болж л байх хэрэгтэй. Харин спешиалүүд дээр оруулаад байсан олон янзын хүмүүс л хэтэрсэн шүү маа баха. Тэд батлыг үнэхээр алей салбартай нарын зүйл болгож байсан. 5. Season 4 яагаад муудав? Үүнд миний бодлоор 2 том шалтгаан бий. Нэгт зуны амралтын үеэр ихэнх дугаар таарчсан тул бэлтгэлдээ анхаарах нь том багассан. 2. Season 4-ийн оролцогчид бүгд хасагчсан. Энэ гэхдээ Black Squad-ийн юм уу Season 4-ийнхний буруу биш л дээ. Үннийг хэлэхэд ойрхон зөрүүтэй байхтал Dazzler баяра энемэнэрийг гаргах нь Black Squad-д ашигтай байсан. Тэгэх гэж байсныг би амнаас нь ч сонссон. Гэвч хуучуулн туршлагаараа илүүрхэж хол зөрүүтэй ялсан. Шинэ оролцогчид бол ямар ч тэмцээний өнгө төрхийг тодорхойлж үзэгчдийг татдаг. Үүнээс хойш бааталд орох гэж буй хүн байвал бэлтгэлээ маш сайн хангахыг зөвлөж байна. За үүнээс гадна ахаад 6, 7, 8 гээд 3 зүйл байсан. За тэрийг нь бол та бүхэндээ зургийн хэлбэрээр харуулчихъя. За Rap DJ шоуны оролцогч Sleepy-гийн хувьд нэг иймэрхүү уртаас урт мэдээллийг бол өөрийнхөө Facebook дээр бичсэн байгаа. Arty Sleepy гэх мэдээчлэн Rap DJ шоуны оролцогчид за өөрсдөө санал бодлыг бол зах зухаасаа илэрхийлээд эхэллээ. За одоо мэдээж нэг л зүйл анхаарлыг татж байна. Нөгөө талаас буюу рэпер Mabrant болон Black Squad-ийн зүгээс ямар нэгэн товч мэдээлэлч байд юм уу те. За нийтлэл иймэрхүү зүйлийг хийх үү, яах уу? За яг одоогийн байдлаар бол Монголын хипхоп сонирхогч те. За батал сонирхдаг залуучууд бол эсрэг талын байр суурийг сонсох нь бол айгүй сонирхолтой санагдж байгаа. За тэгээд дараагийн базаан дээр Rap DJ шоутай холбоотой шинэ мэдээлэл байх юм бол та бүхэнтэйгээ цаг алдалгүй хуваалцуулна. Өнгөрсөн 7 хоногт Rap DJ шоутай холбоотой нэг иймэрхүү мэдээлэл анхаарлыг татлаа.
MLB-д Newsack 111 нэрээр 200 урамшууллаа. За дараагийн сэдэв бол дуучин их шиглэнтэй холбогдож байгаа. За өнгөрсөн 7 хоногт түүнтэй холбоотой нэгэн мэдээлэл цацагдсан дэрнтэйд баггүй хүмүүсийн анхаарлыг татлаа. Тухайлх юм бол тасцэг эмэн дээр дуучин их шиглэн хар тамхины хэрэгээр ял авлаа хэмээх нийтлүүлсэн. Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулиар хар тамхи хадгалсан, зөөвөрлсөн, хэрэгэлсэн бол ял авдаг. Хүүхэд залууст өөрөөрөө үлгэр дуурайлал үзүүлэх ёстой олонний танил хүмүүс энэхүү хариуцлага ухамсарлахгүй ял авсаар байна. Тухайлбал дуучин их шиглэн хар тамхины хэрэгээр ял авч шоронд оржээ. Дуучин их шиглэн Б болорт туяан 2018 онд Айстоп хамтлагийн дуучин Коби Ис чулуун баяртай хамт мансууруулах юм сэтгцэд нөлөөлөх бодистой холбоотой хэрэгт холбогдож шүүхээр шийтгүүлсэн байдаг. Тухайн үед эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлээр хэрэг шалгагдсан. Хэрэгтэй холбоотойгоор шүүхээс ял оноосон бөгөөд энэ нь тухайн үед хэвлэл мэдээллээр мэдээлэгдэж байв. Хэсэг хугацаанд уран бүтээлээсээ завсарлаж 2020 онд дахин тайзнаа иргэн ирснээ зарлаж тэрээр хар тамхины хэрэгээр дахин ял авсанд шүүмжлэх хэрэгэд цөөнгүй байна. За нэг иймэрхүү нийтлэл бол тасцэг эмэн дээр бичигдсэн байгаа. За хар тамхитай холбоотой нэг иймэрхүү харамсалтай хэрэгүүд бол ээлж дараалан болж байна. Тухайлх юм бол 2-3 сарын өмнө Flash хамтлагийн мега хостэй хар тамхитай холбоотой ял авсан шүү дээ. Гэх мэтчлэн өдөр болгон шахуу Монгол залуучууд хар тамхитай холбоотойгоор ялыг авч байгаа. Тийм учраас залуучуудаа анхааруулах үднээс дараах мэдээллийг хүргэлээ. Хар тамхи сорвоо, хүний гарт орвоо гэдэг байгаа штэ. Бодолтой л байгаарай залуучуудаа. За дараагийн сэдэв бол рэпер Wolfismтэй холбогдож байгаа. За цааттай холбоотой сүүлийн үеийн мэдээлэл гэх юм бол он гараад ерөнхийдөө олтой хэд хэдэн уран бүтээлийг цацаад хэд хэдэн уран бүтээл дээр орчихсон байгаа. Ялангуяа Boys-ийн хүүт химэх дуун дээр өөрийнхөө ямар ур чадвартай рэпер вэ гэдгийг ахин нэг удаа батлан харуулсан. Саяхан цаадны хувьд Хоймер фестивал дээр өөрийнхөө Dope химэх дуугаадуулсан байгаа талигач рэпер Lil Tobey-тэй хамтарсан. За энэ дууны хувьд бол та бүхний мэдэж байгаачлан 2016 он буюу 10 жилийн өмнө цацагдчихсэн Wolfism энэ үед 20 настай рэпер байлаа гэж. Өсвөр насны маш олон дурсамжтай холбоотой дуу шүү. Тайзан дээр сонссон чинь үнэхээр гоё лээ. Let's go that shit. Hey, yo, rest in peace, Lil Tobey. Yeah. 정말 계속 더 비슷해 쳐. 소프다 불렀어 못 챔피언 kind of 던지는 힙합 그 저 손짓 근데 세포. 치면 따라 이름 이게로 조금 더 되게 되게 좋아 the bitch. 뭐뭐지? 백도 선서 키로 또 shit. that's your kid. 마시고 와나 사이코 간서 건 bitch. I got that shit. Hey, really cool to champion. Really cool to champion. Yeah, I'm a. За саяхан болоод өнгөрсөн 101 тоглолтын дараа рэпер Wolfism-ийн хувьд за тоглолтоо хийн гэсэн стори хийж илүү яалаа. Ерөнхийдөө бол яг тэр сториг нь мартчих ямар ч нэг тиймэрхүү утгатай стори хийж байсан санагдчихээн. За рэпер Wolfism-ийн хувьд бол Монголын попод 10 гаруй жил зүтгэж байна. Тэгээд цаадны чинь хувьд нэг хэсэг оргил үе дээр байхдаа Монголын New School төлөөлөлөөсөн бүр тасарчсан байсан. Түүний хувьд 1996 онд төрсөн гэхээр энэ жил яг 30 настай. За Монголын попод зарцуулсан жилийг нь ботхоор рэпер Wolfism-ийн хувьд аль хэдийн бараг л Монголын попын өвжинүүдийн нэг болох замдаа бол явж байгаа. Бүр жоохон хөвгт байхаас л Монголын том рэперүүдтэй хамтарсан гой дуунуудыг бол ар араас нь хийсэн. Одоо бол ер нь цааданд чинь дургүй хүмүүс гэж ер нь байхгүй хаа. За тэгээд цаадны хувьд бол 2027 онд стадионд тоглолт хийх магадлал бас байгаа. Newsack суугийн зүгээс дараагийн бичлэгтээ 2027 онд тоглолтоо хийх магадлалтай 5 рэпер хэмээх бичлэг хийн. Тийм учраас суугтайгаа ойрхон байгаарай. За тэгээд өнгөрсөн 7 хоногт рэпер Wolfismтэй холбоотой нэг иймэрхүү мэдээлэл анхаарлыг татлаа. MLB-д Newsack нэрээр 200 урамшууллаа.
За дараагийн сэдв бол ярихгүй өнгөрч болохгүй сэдв Ванку шамтлагтай холбогдож байгаа. За тэдний хувьд бол олон жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээр камбэк хийсэн байгаа. Ванку шамтлагын хувьд бол 7 сарын 21-нд яадаг билээ хэмээх дууга цацсан. Тус тууны хандлт нь одоогийн байдлаар 130-аад мянга болсон байгааг та бүхэн харж шүү дээ. Энэ тооноос харахад Ванку шамтлагын сонсогч нар тэднийг маш их сансан бололтой бас тодорхой хэмжээний нийгэмдэр бол хүлээлтэнд байсан ойлгомжтой байна. За ялангуяа Данди болон Бимбанрын хэсэг бол үнэхээр их таалагдсан. Тэгээд ах нарыг бол маш их сансан байлаа шүү. За дууны сэтгэл хэсгийг харж байхад бол тоглолтоо хийх үү, тоглолтоо хийвэл бат дүүрэндээ за нэг иймэрхүү сэтгэлдлүүд бол айгүй олон байсан. За хэрвээ та бүхэн Ванку шамтлагын тоглолтыг үзэхийг хүсэж байх юм бол Ванку шигээд комент үлдээгээрэй. Тэр бол байна иш цавын бас сонирхолтой шүү дээ. За тэгээд өнгөрсөн 7 хоногт Ванку шамтлагтай холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд анхаарлыг татлаа. Өнөөдрийн бичлэгний хамгийн сүүлийн сэдв рэпер Тришнатай холбогдож байгаа. За түүнтэй холбоотой сонир сайхан мэдээлэл гэх юм бол рэпер Тришнагийн хувьд тэ өөрийнхөө авиас чадлаараа жилээс жилд ч юм уу тэ сараас сард бас илүү олон хүнд танигдж үнэлүүлсээр байгаа. Түүний хувьд бол он гараад кинонд ч тоглосон, янз бүрийн киноны остуудыг ч хийсэн, тус бүрийг нь бол маш чанартай хийж байгаа шүү дээ. За түүнтэй холбоотой хоёр сонирхолтой мэдээлэл байна. За нэг нь сайн мэдээ, нөгөөх нь одоо юу гэх юм уу мэдээ гэх юм уу. За сайнаас нь эхлэе гэж бодож байна. Саяхан болоод өнгөрсөн тайга хөгжмийн фестивал дээр рэпер Тришна өөрийнхөө хип-хоп скил ур чадвараа гайхуулсан байгаа. За яг энэ ур чадвар фаст рэпийг бол Монголд тийм ч олон рэпер чадахгүй байх гэж бодож байна. Энэ бол бүр үнэхээр галзуу байсан. За Тришнагийн хувьд бол тайх фестивал дээр зүгээр нэг дуулаад яваагүй, түүнтэй холбоотой нэг сенсац болоод дэгдсэн байгаа. За түүнтэй холбоотой мэдээлэл бол энэ аппликейшн дээр нэг хэсэг явсан. Тухайлх юм бол рэпер Тришнагийн хувьд тайх фестивал дээр найз охинтойгоо явж байгаад нэгэн залуутай бас үл ойлголцлыг үүсгэсэн юм шиг байна лээ. Үл ойлголцлын хувьд бол жижигхэн маргаанл байсан юм шиг байгаа. Жоохон юм болонгот энэ аппликейшн дээр бол маш том сенсацууд үүсгэхийг одоо та бүхэн мэдж байгаа шүү дээ. Ер нь бол ингэдэг болоод айгүй удаж байна. За тэгээд рэпер Тришнатай холбоотой нэг иймэрхүү мэдээллүүд анхаарлыг татлаа. Зуны халуун эдгээр өдрүүдэд бол гадуур маш олон фестивалууд зохион байгуулагдаж байна. Энэ тэнд бол шоу арга хэмжээнүүд айгүй их болж шүү дээ. Хип-хоп сонирхогч бидний хувьд бол 8 сарын 29-нд болох Triple X тоглолтыг л хүлээж байна да. Triple X Music Festival-ийн тасалбар бол тун удахгүй худалдаанд гарчих байх. 8 сарын ихэр аль эсвэл 8 сарын 1-ний хавцаа. За тэгээд мэдээллүүд гарангуут нь та бүхэн тэгээд цаг алдалгүй хуваалцаад болно. Энэ удаагийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк дарга битгий мартаарай. Нам дагаснаас намайг дагаарай. Сакаут төр бааш тавцгштэй.